Сайн байцгаана уу манайхаа мөнгөлнөөс өгтө давтан морил та бүхэндээ Love and City киноныхоо сүүлийн part 4-ийг ярьж өгөхөр бэлэн болсон байна. Ингээд мөнгөлнөөс өгөө дэмжиж лайк болон subscribe дарсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Хэрвээ та дараагүй үзэж байгаа бол лайк болон subscribe-а дараад ороод ирээрэй. Мөн маш гоё үгтэй комент болон сэтгэгдэл үлдээсэн бүх хүмүүстээ үнэхээр их баярлалаа. Бүгдийг нь лууна уншсан шүү. Ингээд кинонд орцгоё. Чуу өмгөөлөгч маань даргийнхаа өрөөнд ороод ирчихсэн. Заавал энэ хоёр хэргийг зэрэг авах ёстой юм уу? Би яг одоо хохирогчийн хэргийг хариуцаж байгаа штэ гэсэн дарга нь чи зүгээр л наад ажлуудаа хий. Ажлаа чин сэтгэлээсээ хийдэг хэрэггүй. Зүгээр л мөнгө олохын төдөд чи хүмүүсүүдийн өмнөөс л хуулийн хэлээр ярьж байгаа л гэсэн үг. Зүгээр ажлаа хий гэж гараад явна. Сургуулийн олон жилийн хүчирхийлэлд байсан мөн хүн амны хэрэг хийхэд завцсан нөгөө сурагч хүүтэй хамт чуу өмгөөлөгч мөрдөгчдөр очиж уулзна. Тэрээр мөрдөгчөд хүү маш олон жилийн сургуулийн хүчирхийлэлд байсан. Сэтгэл санааны хувьд докторгүй байгаа. Гэхдээ хүү өөрийнхөө хэргийг хүлээж байгаа гэдгийг бүгднгийн тайлбарлаж хэлнэ. Үүнийг сонсон мөрдөгч тийм ээ би ойлгож байна та нарын нөхцөл байдлыг. Гэхдээ энийг аргагүй хамгаалт гэж хэлэхэд үнэхээр хэцүү. Цагдаагийн газрынхан бүгдээрээ хоорондоо ярилцсан. Гэхдээ хүү яаж иж байгаад л баг ял авч таарах бах та. Үнэхээр туслах боломж алга. Бид нар хийж чадах зүйлээ хий. Гэхдээ бүгднийг прокурор шийднэ штэ л гэж хэлнэ. Би өмгөөлөгч эмнэлэгт хүргэгчсэн нөхрөнс яарч сандран арайч өнөө юм гэж ихнэрээ олж ирнэ. Түүнийг яасныг асуухад би өмгөөлөгч хүүхдээ л асууна. Харин эмч орж ирэн тэднийг шалгах ба хүүхдийн зүрхний цохилт хэвэн байна. Хүүхд чинь үнэхээр хүчтэй юм а. Зүгээр л баг зэргийн тооноос өгсөн бололтой. Биеэ сайн бодоод сайн амархад болноо л гэж тайвшруулна. Хяммын барилга дээр фермийн захирлууд хоорондоо уулзалцчихсан. Энэ натурыг яг уу тусдаа өгөх үү? Эсвэл хамтдаа өгөх үү? Нэг компани бидтэй гэж ярилцсан хэдиж хоорондоо шийдэлт хүрдэггүй. Иргэдийн шүүхтэр кан хээжүү өмгөөлөгчийн захирал мөн чуу өмгөөлөгчийн захирал хоёр таарлтна. Харин нэг хэрэг дуудахад нөгөө хоёр чинь хоёр талаас гарч ирэх ба хариуцсан хэрэг нь нэхэмжлийн хэрэг учраас нэг фермээс хоёр өмгөөлөгч байх боломжгүй. Үүнийг нь шүүгч дараачийн удаа зохицуулаад ирээрэй гэд тэр хоёрыг явуулна. Нөгөө хоёр чинь кафед орж ирэн та хэрэгээ өг. Үгүй би хэрэгээ өгөхгүй. Чи өөрөө хэрэгээ өг. Би төрүүлж авсан гэдэл хоорондоо маргалдан ямар ч шийдэлд хүрдэггүй. Чуу өмгөөлөгчийн хариуцаж авсан хоёр дахь хэрэг нь бол бас л сургуулийн хүчирхийллийн хэрэг. Гэхдээ энэ удаад эсэргээрээ хүчирхийлэгч хүүхдийг нь өмгөөлөх ёстой болдог. Аав нь ирээд л нилээн мөнгөчүү бололтой. Би төлбөр мөнгөний нилээнсээ өгье. Чи манай хүүг яаж иж агаад энэ хэрэгээс мултруулаад өгөх гин. Харин чуу өмгөөлөгч үүнд нь олигтойж үг хэлж чаддаггүй. Өмгөөлөгч нар оройн хоолоо идэж байх үед кан хээжүү өмгөөлөгч чуу өмгөөлөгчөд хандан нэрээ танаа манай хоёр захирал нэг хэрэг хариуцаж авсныг мэдсэн үү? Гэхдээ нөгөө хүмүүстэй хэлсэн тэр хоёр нь бүр гайхаад хэрэгээ буцаагаад авчихсан гэсэн тэр хоёр хоёулаа өмгөөлж чадхаа болсон байлээ гэдгийг сонсон чуу өмгөөлөгч хогч нээлгэн харин үүнийг сонсон кан хээжүү өмгөөлөгч гайхсан өө танаа захирлыг хэлээгүй шүү би өөрийнхөө захирлыг хэлсэн юм аа л гин. Оройн хоол дуусч хаа болон чуу өмгөөлөгчнөр нэг зүг рүү алхна. Харин чуу өмгөөлөгч юу болж байгаа? Дарга нь ямар зан гаргаж байгааг хаа өмгөөлөгчөд хэлнэ. Тэрээр өмнө нь чуу өмгөөлөгчийн даргын доор ажилдаг байсан болохоор хамгийн сайн мэдэж байгаа. Тэгээд чи угаасаа мэдэж байгаартээ цоо дарга угаасаа тийм хүн. Битгий тоо гэдэл түүнийг тайвшруулна. Маргааш нь би өмгөөлөгч ажил дээрээ ирчихсэн ан өмгөөлөгч чи жоохон амраад авахгүй яасан бэ гэл би өмгөөлөгч шууд л ажилдаа орж ирсэн нарийн бичигдээ цаас өгсөн нөгөөдг нь ажлын зар тавих гад байж идэг үүнийг нь харсан би өмгөөлөгч нилээн эмзэглээд даргалуугаа шууд л яваад орно тэгснээ та намайг гарах гэж байгаа гэж бодсон юм уу яагаад шинэ хүн хайгаад байгаа юм би ажлаасаа гарахгүй гэхэд нөгөөдг нь чамд юу ч тохиолдож болно би зүгээр л эрсдлийг тооцоо дараажийнхаа өмгөөлөгчийн зарыг тавих гэж байгаа юм гэдгийг сонссон би өмгөөлөгчийн бүр шаалт оргон хүрдэг. Чуу өмгөөлөгчийн царай авах юмгүй муухай царайлгсан нөгөө хүчирхийлэгч хүүхдэд дагуулад өмгөөлөхөд нөгөө мөрдөгчдөр яваад очисон мөрдөгч бүр гайхаад хүүе чуу өмгөөлөгчөө та мөн үү гэсэн чуу өмгөөлөгч бүр хэлэх үг нь олддоггүй. Яаж хийж байгаа л нөгөөдхийгөө өмгөөлөхөд ганц хоёр үг унгаасан биш. Нөгөө мөрдөгчд бүр хэлэх үг олддоггүй. Аргагүй штэ чуу мөрдөгч шаал эсэргээрээ зүйл хийцэн явж байгаа юм чинь. Арай гэж ажил руугаа яваад орсон нарийн бичгэн танд прокуророос захиа ирсэн гэд үүнийг нь задлаад үзсэн нөгөө хүчирхийлэлд өртөөд хүн амныг хэрэг хийх гэж завцсан хүүхдийн хэрэг нь яах аргагүй шүүх рүү шилжчихсэн байдаг. Үүнээс болоод чуу өмгөөлөгч нилээн бухимдах боловч нөгөө хүүхд дуудан чи бит хоёр яах аргагүй шүүх хуралд руу орохоор боллоо л гэд нөгөө хүү ахаа би шоронд ормооргүй байна. Та надад туслаач дээ л гэж уйлна. Ким зөвлөг фермийн захирлуудыг өрөөндөө дуудаад та нар татвараас болж хоорондоо маргалцсан гэлөө. Энэ шийдлэр явбал яаж байна гэд тэднэрт цаас өгнө. Нөгөө хэд нь уншиж танилцсныхаа дараа бид нар таалагдаж байна. Энэ чиглэлээр явхад болох юм байна л гэж зөвшөөрцгөөн.
Би өмгөөлөгч ажиллаа их гэсэн ажиллаа хийж чаддаггүй. Нөгөө дараагийнх нь хэлсэн үгнүүд бодогдоод стресстэй яхаа мэдэхгүй. Өмнө нь ажиллаж байсан компанийнхаа эгчтэй очиж уулзна. Нөгөө эгч нь гарч ирээд би өмгөөлөгчөөс сонин хачныг сонсон. Түүнийг би давхар болсныг дуулаад маш их баярлна. Гэхдээ би өмгөөлөгч хүүхдтэй болчихсон чинь бодох юм дэндүү их юм аа. Яаж ажиллаа хийх вэ гээл үнэхээр хэцүү байна гэдгийг сонссон. Нөгөө ажлынх нь эгч нь манайд нэг оронтой гарч байгаа. Чи манай компани ажилд орчихоо. Хүүхдтэйгээ хамт хүрээд иж болдог. Үнэхээр дайжгүй шүү гэдэл зөвлөнө. Чон өмгөөлөгчийн хүн амны хэрэг хийхэд завцсан шүүх хурал болно. Түүн дээр нь нөгөө сурагч хүүг мэдүүлэг өгөх ба нөгөө хүүхэд би олон жил хүүхдүүдийн хүчирхээлэлд байсан. Энэ хизээ дуусах юм болоо л гэж дотроо боддог байлаа. Нөгөө хүүхдүүд бүгдээрээ шийтгэл авч сургуулаасаа хөөгцөн. Харин би сургуулаасаа шилжиж өөр сургуульд орсон ч гэсэн тэр хүүхэд намайг олоод ирчихсэн. Намайг айлгаж надад хутах тулгах үед нэг бол энэ хүүхэд үхэн үгүй бол би үхнээ л гэсэн бодол надад төрсөн. Тиймээс би ийм үйлдэл хийсэй л гэж хэлнэ. Үүнийг нь сонссон тэр шүүх танхимын бүх хүмүүс үнэхээр хэлэх үгээ олж яддаг. Хүчирхээлэл гэдэг бол маш муухай үйлдэл, мөн хар үйл байдаг. Хизээж сайн сайхныг харж үзэж чадахгүй. Тийм л муухай зүйл учраас бид нэр үргэлж хүчирхээлийн эсрэг тэмцэх ёстой гэж лууна уриалмаар байна. Харин прокурор энэ хүүгийн ярьсан зүйлийг болон нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх хурал дээр хөнгөн ял санал болгодог. Кан Хэжүү өмгөөлөгчийн ээжэд нэгэн хэрэг энэ хоёр эмэгтэй манай эцэг их биднийг хүүхэд байхад салчихсан. Гэхдээ аав маань дахиад нэг хүнтэй суугаад одоо хүүн 5 настай юм элэ. Суусан эхнэр нь хэдэн жилийн өмнө нас барсан бол аав маань сарын өмнө нас барсан. Харин энэ хоёрт үлдээсэн хөрөнгө гэхээсээ илүү өөр их юм элэ. Тиймээс бид хоёр өвлөх эрхээ хасуулмаар байна гэж хэлнэ. Чон өмгөөлөгчийн хүн амны хэрэг талдах гэж завцсан хэргийн шүүх хурал болно. Үүн дээр нь шүүгч бид нар чиний нөхцөл байдлыг маш сайн ойлгож байна. Олон жилийн хүчирхээлэл үүнийг чинь бид нар харгалзан үзэж хоорондоо нэлээд ярилцлаа. Прокурор хүртэл чиний нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхэд хөнгөн ял санал болгосон. Тиймээс чиний бүх зүйлийг бид нар ярилцсны эцэст чам тэнсэн харгалзах ял өглөө гэн үүнийг сонсон хүү баярлан уйлах ба чон өмгөөлөгч хүртэл маш их баярладаг. Энэ хэцүүхэн шүүх хурлын ард гарсан чон өмгөөлөгч өмнө нь болсон бүх зүйлсийг хүмүүсүүдийн хэлж байсан бүх үгнүүдийг бодон прокурорын эсэлтийн шалгалтын хуваарийг харцсан сууж байдаг. Ан өмгөөлөгчөөс нэгэн эмэгтэй ирж зөвлөгөө авах ба нөхөр нь хэдэн сарын өмнө нас барчихсан. Ажлын дарамт болон сэтгэл санааны гутралаас болоод ажилладаг байсан газар нь даатгалын газар. Тэгээд өөрсдийнхөө хуваарийг хийж чадахгүй бол гэрлүүнд хариулдаггүй. Шөнө 10-11 цаг хүртэл ажиллаулдаг. Бүр болохгүй бол өөрсдийгөө хүртэл даатгуул гэд гарын үсгээ зурдаг. Ажил дээрээ очиход нь хүртэл үнэхээр сэтгэл санааны дарамттай. Ажлынх нь түүнийг үзэн ядах жишээ нэ. Би үүнээс болоод нөхрийнхөө амь насыг тэр компаниас нэхэмжлэхийг хүсэж байна гин. Яг энэ үед нь дарга нь орж ирээд наад эмэгтэйгээ яаж иж байгаад аргалаад явал дараачийн хүмүүстэй уулзаад чи утгыг ойлгоно гин. Харин нөгөө хүмүүсүүд нь эсрэг талынх нь компани хүмүүс байх ба энэ хүний нас барсандаа бид нар ямар ч хамааралгүй. Наад хүн чинь угаасаа сэтгэл гутралтай байсан. Манай компани тийм муухай дарамт шахалттай компани биш ээ л гин. Харин дарга нь тийм ээ энэ компаниг өмгөөлөхөр болсон. Тиймээс чи зүгээр л ажиллаа хий гин. Кан Хэжүү өмгөөлөгч өөрийнхөө хариуцаж авсан хэргийг даргатайгаа ярилцах ба нөгөө эгчдүү хоёр өвгийн эрхээсээ татгалзаж байгаа. Гэхдээ цаана нь 5 настай хүүхэд үлдэж байна. Тэр хүүхдэд эцэг эхээс нь үлдсэн бүх өрнүүд очиж нь. Тиймээс тэр хүүхдийг ч гэсэн өвгийн эрхээс нь хасаад өгье гэхийг сонссон дарга нь бид нар мөнгө авч өмгөөлөл хийдэг. Тиймээс ийм хамаагүй зүйл битгий хушуугаа дүрээ гэд түүнийг гаргадаг. Ийм үг сонссон Кан Хэжүү өмгөөлөгчийн маань сэтгэл санаа нэлээн гутарчихсан. Би даргыгаа надтай адилхан гэж бодсон боловч өөр бололтой гэд үүнийг нь сонссон найз залуу нь зүгээрээ хүн болгон өөр байдаг. Чи хийж чадах зүйлээ л хийсэн штэ гэд түүнийг сэтгэл санаагаар өргөдөг. Ан өмгөөлөгч өөрийнхөө хариуцаж авсан хэргийн мэдүүлгийг нэлээн уншина. Нотлох баримтан дээр хамт ажилладаг хүмүүсүүд нь манай ажил тийм биш, ийм биш, үнэхээр гоё, найрсаг, сайхан гэдэл өөрийн биеэр ан өмгөөлөгч очиод үзсэн нөхцөл байдал арай л өөр. Ажилчтай ажиллаа хийсэн хийгээгүйгээр нь оноогоор нь дараалаад биччихсэн. Менежер нь хин энийг загнаа зогсож идэг. Харин ан өмгөөлөгч тэнд ажилтдаг нэг залуутай уулзсан нөгөөтг нь тэр нас барсан залуу нэлээд сонин залуу байсан. Хинтээ ч ярьдаггүй, хинтээ ч уулздаггүй, бас сэтгэл гутралтай байсан. Би түүнийг анх орж ирэхэд хамт сууж байгаад түүний сэтгэл гутралтай гэдгийг мэдэж авсан гин. Харин үүнд нь ан өмгөөлөгч тэр тэгвэл хин нэгэнтэй харьцаж чадгүй эмгэгтэй биш л байсан байна гэхэд нь нөгөө хоёр нь нэлээд сандарч банддаг. Шүүх хурал дээр ан өмгөөлөгч даатгалын компанийг өмгөөлж байгааг харсан эхнэр нь нэлээд гайхна. Харин эхнэрийн өмгөөлөгч нөхцөл байдлыг тайлбарлан компани дарамтнаас болоод амь насаа алдсан гэж хэлнэ.
Харин ан өмгөөлөгч даатгалын компанийг өмгөөлж байгаа учраас тухайн ажилтан анханасаа сэтгэл зүйн хувьд докторгүй өөрийн гэсэн гутралтай байсан. Түүнээсээ болоод л ажлынхаа ачааллыг ч дааж чадахгүй. Хэвийн ачаалттай, хэвийн ажилдаг, хэвийн хуваартай байсан гэж шүүгчд тайлбарладаг. Үүнийг нь сонсон эхнэр нь миний нөхөр тийм байгаагүй гэж уйлж орилохоос өөр юу ч хийж чаддаггүй. Кан Хэжүү өмгөөлөгч нөгөө эгчдүү хоёрт та хоёр өвгийн эрхээ цуцлах юм бол бүх өрнүүд нөгөө 5 настай хүүдээр очино гэдгийг тайлбарч хэлнэ. Харин нөгөө хоёрт өөр арга байна. Харин энэ нь жоохон цаг хугацаа шаардлагадах учраас гуруулаа ямар нэгэн өрний асуудалд орохгүй. Тиймээс энэ аргаар нь яваад үзвэл ямар вэ гэсэн. Нөгөө эгчдүү хоёр ийм арга бас байсан байх нэ. Бид хоёр ч гэсэн тэр хүүхдэд өөр үлдээмээргүй байна гэд энэ аргаар нь явахаар болдог. Кан Хэжүү өмгөөлөгч энэ шийдвэрт нь маш их баярлан нөгөө хүүгийн хасран хамгаалж байгаа хамаатнууд дээр нь очин ийм шийдэл байна гэж тэднэрт танилцуулна. Нөгөө хэдэн ч гэсэн энэнгээр нь хийхээр болно. Тэгснээр хамаатнууд дээр нь ч гэсэн өрн очихгүй аль талдаа ашигтайгаар шийдвэрлэж байгаа нь. Ан өмгөөлөгч ажлаа тараад гэрлөөгөө харж явсан утсан дуурайд нөгөө даатгалын ажилтан "Сайн байна уу, та намайг санаж байна уу" гэд цагаа гарсан 10 цаг нөгөөх нь "Та манай компанид даатгуулахгүй биз" гэсэн ан өмгөөлөгч гайхсан хэдэж түүнийг зөвшөөрдөг. Нөгөө ажилтан хөөрхий ажил дээрээ бусдынхаа хараалыг идчихсэн нэлээд дарамттай байгаа бололтой. Маргааш нь ан өмгөөлөгчд нөгөө даатгалын компани шүүх хурал дээр түүнийг ялсан гэдгийг хэлнэ. Нөгөөх маань түүнийг дарагтаа аваачч өөрийн биеэр мэдүүлэх ба дарга нь "Чи яагаад байгаа юм? Сүүлийн үед нэлээд сонирн болчихсон бахын" гэсэн. Ан өмгөөлөгч "Тийм ээ, би сүүлийн үед өөрчлөгдөж байгаа. Гэхдээ энэ шүүх хурал дээр ялсан гэдгээ өөрийн биеэр хэлэхээр ирлээ л гэнэ. Кан Хэжүү өмгөөлөгч даргынхаа өрөө рүү орж ирэн нөгөө эгчдүү хоёрын өвийн эрхийн талаар мөн дүүг нь оруулахар болсон хамаатнууд нь ч гэсэн ямар ч асуудалгүй болсон. Бид нар эвлэлийн гэрээ хийхээр болсон гэдгийг хэлнэ. Харин үүнийг нь сонсон дарга нь "Оо за тэгж шийдсэн бол одоо яах вэ" гэдэл түүнийг гаргана. Нилээн хэцүүхэн хүнд давааны ард гарсан Кан Хэжүү өмгөөлөгч болон ан өмгөөлөгч нар хоёр биенийгаа тэрэн хоёр талд л асуудалтай байгаа хэрнээ хоёр биенийгаа тэрж урмын үгээр тэтгэдэг. Маргааш өглөө нь манай хоёр үнэхээр баяр баясгалтайгаар ажилдаа инээмсэглэн орж ирэхэд лифтэнд тэр хоёрын хоёулангийнхан дарга нь орж ирснээр уур амьсгал нэлээд сонирн болчдөг. Нэг зөнцөн ч гэмээр юм уу, нэг өвгөн, нэг цаасны хилтерхий барьчихсан. "Та нар үүнийг шүүгтээд намайг өмгөөлөөд өг. Би та нарт одоо мөнгөний өгч чадахгүй ч" гэсэн. "Хэрвээ энэ газрыгаа авч чадах юм бол би хэсэг газрыг та нарт өгье" гээл давхар болгоны фермээс хөөгдчихсэн байдаг. Яг үнэндээ Японы дайны үед авах ёстой байсан газраа авч чадаагүй л юм шиг байгаа юм. Харин үүнийг нь сонсон ам болон би өмгөөлөгч "Манай дарга аваагүй юм байна л да" гэсэн яг үнэндээ дарга нь авчихсан. Тэр хоёрыг дуудснаа "Хэрвээ энэ хэрэг дээр ялах юм бол манайд хэсэг газар өгнө" гэсэн. Надад үнэхээр боломжийн санагдсан шүү гэд энэ хэргийг ан өмгөөлөгч болон би өмгөөлөгч нарт даатгачдаг. Хаан өмгөөлөгч өөрийн даргатайгаа ажиллаа хийж байхад нь дарга нь "Чи нөгөө мастрын ажиллаа юу болсон? Түүнд бүртгүүлэхээр босноо" гэсэн. Хаан өмгөөлөгч "Үгүй, тэр жоохон хэцүү асуудалтай юм билэ. Гэхдээ би ажиллаа хийнгэнэ эндээ таныхаа хажууд байж явах нь илүү гоё штэ" гэдэл өөрийнхөө өрөөнд орсноо нөгөө оюутнуудын өгсөн балыг харж сууна. Ан өмгөөлөгч болон би өмгөөлөгч нар нөгөө өвөөг дуудчихсан. Яг хэргийн материал үнэхээр дутуу байна. Нотлох байранд маш муу байна. Тиймээс бид нар таныг өмгөөлж энэ газрыг авч өгөх ямар ч боломж алгаа гэсэн өвгөн тэр цаасан дээр байгаа юмнуудаа давхар уншаад л байдаг. Харин ан өмгөөлөгч таны наад яриад байгаа газрыг чинь бид нар нүдээр очиж үзье л гэнэ. Хаан өмгөөлөгчийн ээлжид нэгэн хэрэг энэ залуу хөрхий бүтэн өнчин анх удаа байр түрээсэлж үзсэн чинь гэрээ хийсэн агентийн эйженсийн хамаг мөнгөний аваад зүхтчихсан. Үүнээс болоод байрны эзэн мөнгө авч чадаагүй болохоор байраа хурдан судалж өг гэсэн. "Би одоо яах вэ өмгөөлөгчөө" гэж зөвлөгөө авдаг. Харин хаан өмгөөлөгч тэр хүүг дагуулan нөгөө агент дээр нь очсон. Захирал нь "Бид нар яаж мэдх юм бэ? Тэр залуу алга болчихсон. Яаж мөнгө авахааж мэдэхгүй байна" гин. Үүнд нь хаан өмгөөлөгч "Танай ажилтнанд байрны эзний өмнөөс итгэмжлэл манай үйлчлүүлэгчид харуулсан байлээ. Та нарт бүгдэнд чинь тийм итгэмжлэл байдгүй" гэхэд агентийн захирал "Үгүй л" гэж хариулна. Тэндээс гарч ирсэн залуу "Би үнэхээр азгүй залуу юм а. Энэ олон хүмүүсүүдээс би л ганцаараа ингэж холигдуулсан байхын гэдгийг сонссон хаан өмгөөлөгч "Чи тийм бишээ. Харин зүгээр л ийм тохиолдол болчлоо" гэж хэлсэн хэрнээл ажил дээрээ очиод тэр залууд туслахын тулд нэлийн хуулийн ном уншиж судалдаг. Ам болон би өмгөөлөгч нар нөгөө өвөөгийн яриад байсан газар дээр өөрсдийн биеэр явж очдог. Гэхэд нэлээд том газар байх ба энэ газар нь өвөөгийн ч газар биш. Би амьд сэрүүн байгаа дээрээ энэ газрыг авч өгөх хэрэгтэй. Би л авч өгөхгүй бол өөр хүн авч өгөхгүй гэд яг үнэндээ энэ газар нь энэ залуугийн өвөг дээцээс нь уламжлагдаж ирсэн газар байдаг. Үүнийг нь зөвхөн өвөө л мэддэг. Өвөө ер нь нэлээд тусч байрын л хүн юм шиг байгаа юм.
Ан өмгөөлөгч болон бие өмгөөлөгч нар ажил дээрээ ирэн нэлээд судалгаа хийдэг. Тэгсэн хэдий ч өвөөгийн яриад байгаа шиг тийм газрынх нь квадрат метр нь хүртэл бүр таардаггүй. Нотлох баримт нэлээд ховор. Харин бие өмгөөлөгч рүү нөгөө хуучин компанийн нэг чинь залгаад манай компани удахгүй шинэ хүнээ авах гэж байгаа. Би чам руу анкетыг явуулъя. Чи бөглөөд явуулчих дараа нь ярилцлаганд нь ороорой л гэж хэлнэ. Анх удаа Канхежу өмгөөлөгчд улсын шүүгээс үнгүй өмгөөллийн тэмдэглэл ирдэг. Энэхүү хэрэг нь харамсалтайгаар дүүгээ 10 жил асарсан хэдиж дүүгийнхаа амь насыг эцсийн эцэст хөнөөсөн хүн амны хэрэг байж таардаг. Хаа өмгөөлөгч нөгөө өнчин хүүтэй уулзан түүний түрээсэлж байсан байран дээр нь очин аль болгоны хаалгыг догшин түрээсийнх нь гэрээтэй танилцсан. Ингээд нөгөө агентийн захирал дээр очин бүх айлууд та нарт итгэмжлэл бичиж өгсөн юм байна. Яагаад зөвхөн энэ хүү дээр ийм асуудал гарсан талаар асуухад нөгөө захирал нь мэдж байгаа юм байхгүй. Би үнэхээр та нарт туслах гэж хичээж байна л гэ тэр хоёрыг гаргана. Харин хүү өөрийгөө үнэхээр азгууд тооцоход хаа өмгөөлөгч үгүй харин ч чи азтай байж магадгүй л гэж хэлнэ. Хаа болон бие өмгөөлөгч нар нөгөө газрын өвөөг дуусчихсан. Таны өгсөн баримт болон нотлох баримтууд огт хоорондоо таарахгүй. Ярьсан хэлснүүд чинь зөрөөд байна гэдгийг дуулсан өвөө. Тэгвэл болоо гэд шууд уурлаад гарна. Ан өмгөөлөгч оройн нь найз охинтойгоо уулзаад өдөр уулзсан газрын өвөө миний бодлоос гардаггүй гэхэд найз охин нь чи ч үнэхээр өөрчлөгдсөн байна шүү гэн. Харин ан өмгөөлөгч чиний ачаар бахаа гэдэл тэр хоёр бин руугаа хөөхөн инээмсэглэнэ. Хаа өмгөөлөгч шүүх хурал дээр бүх болсон үйл явдлуудыг тайлбарлан энэхүү агент дээр байрны эдэд бүгдээрээ итгэмжлэл өгсөн байдаг. Гэхдээ манай өөрчлөлөгчид тэрийг харуулсан хэрнээ огт хавсаргаагүй байсан. Манай өөрчлөлөгч гэсэн хохирогч гин. Харин шүүгч үүнийг нь үйлчлүүлэгчийн талд шийдэн манай хаа өмгөөлөгч болон нөгөө өнчин хүү хоёр ялалт байгуулна. Харин өнчин хүү шүүх хурлаас гарan хаа өмгөөлөгчд маш их баярсан талархснаа илэрхийлдэг. Чуу өмгөөлөгч аавтайгаа уулзна. Аав нөгөө л нэг ярьдаг юмаа ярина. Харин чуу өмгөөлөгч би өмгөөлөгч хийхээ болно. Гэхдээ бизнес хийхгүй. Надад боцсон юм байгаа гин. Оройн нь ажил дээрээ эх жилийн прокуроруудын эсэлтийг бөглөөд сууж байдаг. Ан өмгөөлөгч ажил дээрээ нөгөө өвөөгийн хэлсэн өгнүүд нь бодогдоод яахаа мэдэхгүй шууд бие өмгөөлөгч рүү очиод улсын үндэсний газрын алба руу орон нилээ материал цуглуулна. Тэр хоёр өвөөгийн хэлсэн зүйлс таарч байгаа эсхийг нэгтэлсний дараа хүй энэ өвөөгийн хэлж байсан бүх зүйл таарч байна гэд өвөөг худлаа яриаггүй гэдгийг нь мэдэж авна. Канхежу өмгөөлөгч өөрийнхөө хариуцаж авсан хэргийн хэрэгтэнтэй очиж уулзна. Нөгөөх нь хөгшин эмээ байх ба би чамд янз бүрийн юм ярмааргүй байна. Зүгээр л би хуулийн дагуу ялаа эдэлмээр байна гин. Үүнийг сонссон өмгөөлөгч би зүгээр л ажиллаа хийж байгаа. Та надад ажил хийх боломж олгооч л гэж гуйна. Канхежу өмгөөлөгчийг ажил дээрээ ирэхтэн нөгөө өмгөөлж байгаа эмээгийнх нь хүү охин хоёр нь ирчихсэн. Манай ээж яах бол бид хоёр ээжтэй санхүүгийн болон ямар нэгэн тусламж үзүүлдэггүй байсан. Ээж маань хэвтэрд орсон төрсөн дүүгээ бүхэл бүтэн 10 жил асарсан. Харин ээжид маань одоо юу тохиолдох болоо л гэн. Ан өмгөөлөгч өөрийнхөө хариуцсан хэргийн учрыг олжсон. Нөгөө өөрөө залгаад орой 5 цагт уулзъя гэж цаг товлоно. Канхежу өмгөөлөгч нөгөө эмээгийн хүн охин хоёртой хамт нөгөө эмээг дүүгээ асардаг байсан гэрт нь ирнэ. Харин хоёр хүүхэд нь орхоос татгалзсан. Канхежу өмгөөлөгч ганцаараа ороход гэр нь яг эмлэг шиг. Харин эмээгийн өдрийн тэмдэглэлийг нь уншихад би дүүгээ орхиж чадахгүй. Надаас өмнө дүү маань өөд болоосай. Би битгий төрүүлж өөд болоосай гэд баахан биччихсэн байдаг. Харин гэр дотор нэгэн даатгалын боршуур байх ба нөгөө газар дээр нь яваад очсон ажилтан нь тийм ээ тэр эмээг санаж байна. Хорт хавдрын сүүлэн шатан дээр байгаа хитгэн сар үлдсэн л гэж бодож байна л гэн. Ан өмгөөлөгч болон бие өмгөөлөгч хоёр өвөөгийн хэргийн учрыг олчихсон хоёулаа нэлээд баяртай өвөөг хүлээж байдаг. Канхежу өмгөөлөгч нөгөө эмээ дээр очихсон. Та хорт хавдартай сүүлийн шатан дээр явж байгаа. Тиймээс өөрийнхөө дүүд санаа зовон өөрөө төрүүлж өгөхөөсөө айгаад дүүгээ үлдээхээс айсан учраас дүүгээ төрүүлээд алчихсан. Таны зовлонгч би ойлгож байна. Та надад бүх зүйлийг тайлбарлаж хийж өгөөч. Би таны талаас мэдхийг хүсэж байна гэхэд эмээ бүр бүгдийн сонсоод шууд л уйлж эхэлдэг. Тиймээ би дүүгээ ганцаараа орхихыг хүсээгүй юм. Надаас хоошоо дүү минь ямар зовлон туулахыг би мэдэхгүй штэ л гэж уйлна. Ан өмгөөлөгч нөгөө газрын өвөөг хүлээсэн боловч ирдэггүй, залхсан боловч утас нь холбогддоггүй. Канхежу өмгөөлөгч эмээгийн шүүх хуралд оролцсон. Түүнийг өмгөөлн бүхий л нөхцөл байдлаар нь тайлбарлан хэлнэ. Ухаангүй хэвтэрт байсан дүүгээ 10 жил асарсан. Тэр хоёрт нийгэм байтугай гэр бүлэнч хүртэл ямар нэгэн санхүү болон тусламж үзүүлдэггүй байсан. Гэхдээ эмээ өөрийгөө хорт хавдартай хэдхэн сарын настай гэдгээ дууснаас хойш дүүдээ маш их санаа зовон дүүгээ өөрөөс нь хойш яах бол гэж айснаасаа болоод дүүгийнхаа амь насыг өөрийн гараар хороосон гэж тайлбарлана. Ээжигээ хорт хавдартай хэдхэн сарын настайг нь сонссон хоёр хүүхэд нь шүүх хурал дээр уйлаад л сууна.
Хаа өмгөөлөгч ээж дээрээ ирчихсэн хоол идэж байгаад ээжээ та миний тэтгэлэг авч байсан бүх гэрчлэгээнүүдийг авчраад өгөөч гэд нөгөө 10 жил болон их сургуультай тэтгэлэг авч байсан бүх хуудаснуудаа харж байсан их сургуулийнхын тэтгэлгийг хямын захирал өгсөн байдаг. Үүнийг харсан хаа өмгөөлөгчийн царай нилээн сонирн болно. Маргааш өглөө нь чуу өмгөөлөгч ажил дээрээ ирсэн нарийн бичгэн дарга таныг ороод ирээрэй гэсэн гээд даргынхаа өрөөлөө яваад орсон нөгөө койны асуудалтай залуу би жоохон архиугаад машин барьчихсан чинь асуудал үүсчихлээ. Чи намайг өмгөөлөд өгөөч гэсэн сууж ийн. Харин дарга нь чуу өмгөөлөгчийг энэ хэргийг хариуц гэхэд чуу өмгөөлөгчийн дэвчээр нь алдагдсан бололтой. Дарга би энэ хэргийг хариуцахгүй. Мөн би танай ажлаас гарлаа гин. Үүнийг сонсон дарга нь чи одоо энэ ажлыг тоглоом гэж бодоо юу? Юу гэдэг байгаа ингээд босч ирэхэд нь чуу өмгөөлөгч би танд 7 хоногийн хугацаа л өгье. Дараачийнхаа өмгөөлөгчийг олоорой. Би ажлаасаа гардгаараа л гарна гэд өрөөнөөс нь гараад явна. Ан өмгөөлөгч нөгөө газрын өвөөтэй холбогдож чадаагүйгээс болоод санаа зовон бэ өмгөөлөгчийн өрөөлөө орж ирсэн өвөө өөрөө залгаж байна. Уцаа авсан харамсалтай мэдээ сонссон бололтой бэ болон ан өмгөөлөгч нар өвөөгийн оршуулах ёслол дээр хүрлсэн ирнэ. Тэнд очсон нутгийн бүх хүмүүс ирчихсэн өвөөгийн оршуулах ёслыг хийж идэг. Өвөө ганц хүүтэй бөгөөд хүн Америкт байдаг. Гэхдээ өвөөгийн тусыг аваагүй хүн энэ нутагт нэгж байхгүй. Тиймээс өвөөгийн хойноос бүгдээрээ гашуудан хамтдаа нээлж оршуулах ёслыг хийж байгаа. Үнэхээр маш сайн хүн байсан шүү. Та хоёр манай өвөөгийн хэлсэн ярьсныг сонсож өгсөнд маш их баярлалаа өмгөөлөгч нараа л гин. Бэ өмгөөлөгчийн утсан дээр нь дараагийн орох ажлынхаа CV буюу мөн ярилцлагынх нь хуваар ирнэ. Үүнийг харсан бэ өмгөөлөгч жоохон эргэлзэж байгаа харагдана. Харин хаа өмгөөлөгч өөрийнх нь оюутны тэтгэлгийг нь хямын захирал өгснийг мөн өөрийг нь мэдэж байсныг ч гэсэн мэдэж аваад түүний өрөөлөө явж орно. Тэгснээр та надад эртгэн хэлэхгүй яасан юм бэ? Таны ачаар л би өдөө зэрэгтэй явж байна. Эртгэн таныг мэдсэн бол эртгэн минь тусыг чинь мэдэх байсан юм аа. Үнэхээр их баярлаа гэд албан ёсоор баярлснаа илэрхийлнэ. Үүнийг нь харсан Ким зөвлөхийн сэтгэл нь маш их хөдлөнө. Үгүй дээ би чамайг ийм сайн хүн болсонд маш их баяртай байна. Надад энэ чинь хангалттай гэд хоёр биенийгаа үнэхээр гоёор урамшуулдаг. Ан өмгөөлөгчийн дарга нь Б болон ан өмгөөлөгч нарыг дуудаад энд хариуцаж авсан хэрэгээ яг одоо зогсоо. Бодоод байсан чинь зардал нь хэтэрхий их юм бэлээ. Тэглээж шийдэгдэхэд үнэхээр удах бах. Доорх ажил 1-2 жил болно гэхэд ан өмгөөлөгч за ойлголоо. Угаасаа таныг ингэж хэлнэ гэж мэдэж байсан юм аа гэд өрөөнөөс нь гарна. Тэгснээ өрөөндөө орж ирээд өвөөгийн хэлсэн үг мөн даатгалын газрын амиа хорлсон залуугийн ихнэр гээд өмнөх ажилласан бүх зүйлүүд нь бодогдоод байдаг. Кан хээжүү өмгөөлөгчийн хариуцаж авсан хүн амны хэргийн шүүх хурлын хариу гардаг. Шүүгч нь энэхүү хэрэгтэнд 7 жилийн ял оноосон. Түүнээс гадна энэхүү ялыг 5 жилийн дараа гүйцэтгэх болно гэд харин эмээ үүнийг сонсон маш их баярлан кан хээжүү өмгөөлөгчөд хандан миний үгийг сонссонд үнэхээр их баярлаа гин. Найзууд оройн хоолоо идэж байх үед чуу өмгөөлөгч би ажлаасаа гарах гэж байгаа гэж хэлнэ. Найзууд нь бүгдээрээ гайхна. Тэгснээ би прокурор болох гэж байгаа. Шалгалтанд бэлдэж байгаа гэдгийг сонссон кан хээжүү өмгөөлөгч тийм ээ чамд илүү зохино гэхэд чуу өмгөөлөгч чи л намайг ойлгох юм аа гин. Харин хаа өмгөөлөгч би ч бас ажлаасаа гарч байгаа. Магистраар сурах гэж байгаа. Ажил болон сургууль хоёроо зэрэгцүүлж болохгүй гин. Харин Б өмгөөлөгч би ажлын ярилцлаганд орох гэж байгаа. Энэ ажил маань жоохон хэцүү байгаа. Хүүхэдтэй болох гэж байгаа болохоор хүүхдийнхаа ирээдүйг бодох хэрэгтэй юм шиг байна. Өөрийгөө бишээ л гин. Оройн хоол дуусч Кан болон ан өмгөөлөгч нар хамтдаа сууж явах үед Кан хээжүү өмгөөлөгч би олон нийтийн өмгөөлөгч болохыг хүсэж байна. Сая эмээгийн хэрэг дээр ажиллаад эмээ шиг хэцүү хүмүүст туслахыг хүсэж байна гин. Үүнийг нь сонсон ан өмгөөлөгч энэ ажил үнэхээр хэцүү. Надад ч гэсэн чамд хэлэх үг байна гин. Бэ өмгөөлөгч шинэ ажлынхаа ярилцлаганд ирэх ба нөгөө хүмүүсүүд нь манай компани үнэхээр амар чи хийх ёстой юм аа л гин. Заавал гадуур гарч хүн амьтантай уулзах шаардлагагүй. Манай компани давтай морилоо л гин. Харин Б өмгөөлөгч өөрийнхөө ажлыг гинт бодож байснаа. Үнэхээр ажилдаа дуртай, үнэхээр сайхан хүмүүстэй уулзах гоё байснаа бодон уучлаарай би энэ ажил тохирохгүй юм шиг байна. Над руу битгий залхаарай гэж гарна. Харин оройн гэртээ ирэн нөхөр нь ажлаа яасан бэ гэж асуусан. Бэ өмгөөлөгч тэр миний хийх ёстой ажил биш байсан гэж хэлэхэд нөхөр нь маш их баярлан тийм мэдтээ чи ажлаа солих хэрэггүй чи энэ ажилдаа илүү дуртай хайртай штэ гэж хэлэхэд нь үүнийг нь харсан Бэ өмгөөлөгчийн сэтгэл нь хөдлөөд уйлчих нь хөрхий. Маргааш нь Бэ өмгөөлөгч ажил дээрээ ирчихсэн өөрийнхөө оронд ажиллах ганцхан жил юм уу 2 жил ажиллах боломжтой өмгөөлөгч нарыг хайдаг. Кан хээжүү өмгөөлөгчийн ээлжид нэгэн хэрэг тэр залуу манай ажлын хүүхэн намайг гуйнд нь хүрсэн гэж цагдаад өгчлөө. Гэхдээ би хүрсэн л дээ. Өмнө нь ч гэсэн хүрдэг л байсан. Гэхдээ би өмнө нь огт баригдаж байгаагүй. Одоо баригдчихвол жоохон хачин бидтэй. Өмгөөлөгчөө эндээс амархан мултрах боломж байна уу гэсэн. Кан хээжүү өмгөөлөгч сонсоод бүр шок.
Үзэгдэл солигдож чуун өмгөөлөгчийг 7 хоногийн дараа ажилласаа гаргаж байгаа болохоор дарга нь түүнд хаамаг ажиллаа даатгачихсан. Энэ бүх материалнуудыг бүгднийг тайлангийг гаргаж өгөөрэй гэж л өгнө. Би өмгөөлөгч даргынхаа өрөө рүү орж ирээд энд миний оронд ажиллах хүмүүс та нэг танилцаад хэлээрэй гин. Харин би өмгөөлөгчийн дарга нь чи юу яриад байгаа юм гэсэн. Би ажилласаа гарч чадахгүй. Өөрийнхөө ажилд үнэхээр дуртай. Өмнөх хүмүүсүүд өөрсдөө мэдээд ажилласаа гарчдаг байсан байж магадгүй. Би бол тийм хүн биш ээ гэж л гарна. Хаа өмгөөлөгч маань даргынхаа өрөөлөө шаагаад даргаа өнөө орой хоёулаа хамт хоол идийг ин дарга нь тгий гэснээр гял толио шүүрж аваад өөрийнхөө царайг харна. Хамт хоол идэх үед хаа өмгөөлөгч өөрийгөө багшаар суралцах болсон тухайга даргатаа хэлэхэд дарга нь маш их баярлна. Гэхдээ дарга би суралцах явцдаа ажлаа хамт хийж чадахгүй багш маань тэгж болохгүй гэж зөвлөсөн гэдгийг сонсон дарга нь өө миний зөвлөгөөнөөс болоод чи ажлаасаа гарахаар болчихсон юм уу гэл за тэгвэл босъё хоёулаа явж ууцгаая л гэнэ. Тэд нэлээд хатуухан юм уух ба хаа өмгөөлөгч та яагаад намайг анх ажилд авсан тухайг нь асуухад дарга нь чи анхны ярилцлаган дээр надад маш их таалагдсан. Үнэхээр дажгүй санагдсан шүү гэдгийг сонсон хаа өмгөөлөгч нэгийг ботсон бололтой. Тийм үү? Би танд таалагдсан бахнэ гэдэл царайн сонирн болно. Тэгснэ тантай хамт ажиллах үнэхээр сайхан байсан шүү гэдэл тэр хоёр нэлээн уун. Харин маргааш өглөөнөө нь хаа өмгөөлөгч цэрэх ба нэг хүнчлэн дотор юу илээ гэд эргээд харсан нөгөө талд нь дарга нь байж идэг. Нөгөө хоёр ч хоёр бинийгээ харж чадахгүй бүр ичиж өглөө. Царай марайг нь л харч л та. Кан Хэжүү өмгөөлөгч өөрийнхөө даргатайгаа уулзан уучлаарай би олон нийтийн өмгөөлөгч болох хүсэл сонирхолтой байгаа. Тиймээс энд удаан хугацаагаар ажиллах боломжгүй боллоо гэдгээ хэлэхдээ дарга нь "Тийм би чамайг ойлгож байна. Угаасаа чамайг тийм сонголт хийх байх гэж бодож байсан. Хамгийн анх чамайг ярьслага өгж яхад ямар хүн бэ гэдгийг чинь олж харсан" гин. Харин доод талын давхарт чуу өмгөөлөгч өөрийнхөө даргадаа миний ажиллах 7 хоногийн хугацаа дуусчихлаа. Таны даалгасан бүх зүйлийг дуусчихсан гин. Харин дарга нь хааж хамаагүй таарсан. Минь тустай явъя гэд гарна. Харин хаа өмгөөлөгч өөрийнхөө даргатай ажил дээрээ таарах ба хоёр бинийгаа харж чадахгүй нилээн бандна. Ким зөвлөхийн өрөөнд дотор орж ирээд хаа өмгөөлөгч өөрийгөө суралцахаар болсон мөн энд дахиж ажиллах боломжгүй болсон тухайгаа хэлнэ. Үүнийг нь Ким зөвлөх нилээн дэмжих ба ажиллаж чадахгүй нилээн харамсалтай. Гэхдээ би ч гэсэн өөрийнхөө мөрөөдлийг даахаар болсон өмгөөлөгчөөр суралцахаар болсон тухайгаа хаа өмгөөлөгч хэлнэ. Энэ хоёр бие биенийхээ хүсэл мөрөөдлийг дэмжин цаашдаа ч гэсэн хамтран ажиллах болно гэд гар барьцгаана. Ким зөвлөх фермийн захирлуудыг дуудан хамтдаа хоол эзэцгэн энэ үед нь чуу өмгөөлөгчийн дарганд манай өмгөөлөгч ажилласаа гарч байгаа тухайг хэлэхэд Кан Хэжүү өмгөөлөгч болон хаа өмгөөлөгчийн дарга нар нь ч мөн манай өмгөөлөгчнөр ажилласаа гарч байгаа тухай дуулгана. Харин Б болон Ан өмгөөлөгчийн дарга нь манай өмгөөлөгч нэгэн жирэмсэн гэхдээ жирэмснийхээ амралтыг авах болно штэ гэж хэлнэ. Энэ өмгөөлөгч нар нэрэн дандаа л хамт хэлхэлдээд явдаг байсан. Ажлаасаа гарахтаа хүртэл бүгдээрээ зэрэг гарах байсан байхдаа л гин. Энэ үед нь Ким зөвлөх өөрийгөө ч мөн ажлаас гарах гэж байгаа. Мөн өөрийнхөө хүсэл мөрөөдлийг даахаар босон тухайгаа хэлэхэд бүх фермийн захирлууд гайхаас гадна нэлээд гунигтай харагдана. Харин Ким зөвлөх тэднийг та нар цаашдаа хамтарч ажиллахыг хүсвэл болно. Хамтарч ажиллахгүй байвал тарж ажиллаж болно л гин. Кан Хэжүү чуу хаа өмгөөлөгч нарын маань ажлын хамгийн сүүлийн өдөр тэгснээ за хэдүүлээ зөндөөл тааралдан штэ битгий гуниглаад бай гэдэл Кан Хэжүү өмгөөлөгч манай найз залуу энд байгаа юм чинь би ойрхон ирнэ гэд аан болон би өмгөөлөгч нар гаргаж өгж байгаа. Би өмгөөлөгч хөөхий уйлаад л зүгээр энэ давраас болж байгаа юм гээл уйлна. Ан өмгөөлөгч даргынхаа өрөө рүү орж ирэн халагдах хөрөглөө өгнө. Харин дарга нь үүнд нь гайхан яагаад ингэж байгааг нь асуухад би өнгөрсөн 10 жилд таныг хий гэсэн зүйлийг зүгээр л юуж бодлогүй хийдэг байсан. Би танаас өөр хүнээ л гэж хэлнэ. Дараа нь тэрээр даатгалын газар нэлээд дарамтанд байж байгаад амиа хорлсон залуугийн эхнэртэй очиж уулзан өөрийгөө буруу зүйл хийсэн намайг уучлаарай. Та нөхрийнхөө энэхүү хэрэгт ялахыг хүсэж байвал тэрхүү компани ажилчдын цагийн хуваарийг нь бүгднгийн шалгахаас гадна ажилчид нь ч мөн өөрсдийгөө даатгуулсан байгаа шүү гэд албан ёсоор уучлалт гуйдаг. Би өмгөөлөгчийг ажил дээрээ ирэхэд бүх компани болон фермүүд бүгдээрээ тусдаа үйл ажиллагаагаа явуулдаг болчихсон. Ажил дээрээ ирсэн ажлынх нь нарийн бичг нь би өмгөөлөгчөө таныг харсандаа маш их баяртай байна гэд дарга нь хүртэл хүүхэд чинь сайн уу гэд ингээд харахад хэдэн жил өнгөрсөн бололтой хаа өмгөөлөгч их сургуульд суралцахаас гадна профессорынхаа туслах багшийг хийж байгаа бололтой оюутнуудын эрцийг авсан дунд нь Ким зөвлөх явж байдаг. Яна хоцорлоо гэд их сургуулаасаа гараад явж байсан үүдэнд нь найз охин нь яагаад намайг хүлээж байгаа юм бэ гэсэн өөрийнхөө хуучин захиралтай уягдаг болсон. Энэ хоёр үнэхээр хөөрхөн хосоод надаа хамтдаа юм авч өгнө үсттэй. Чи чин оюутан найз залуутай штэ гэд л инээлдээд алхана. Үзэгдэл солигдож чуу өмгөөлөгчийн хуучин дарга нь сууж ба эсрэг талд нь сууж байгаа прокурор нь чуу өмгөөлөгч байдаг. Тэрээр шүүгчд хандан түүний өмгөөлж байгаа хүнийг нь маш муу хүн үнэхээр олон хүнийг зайлсан өөрийнхөө гин бурууг мэдрээгүй. Тиймээс энд хүнд 15 жилийн яаль өгөх хүсэлтэй байна гэж хэлнэ.
Кан Хэжун өмгөөлөгч бол олон нийтийн өмгөөлөгч болчихсон айл хэзээний нэлээд олон материал цуглуулчихсан цагдаагийн газар 17 хүнтэй уулзсан гэд нэлээд ажилд харагдчихсан явж байдаг. Харин ан өмгөөлөгчийн хувьд өөрийн өмгөөллийн газраа нээжгсэн нөгөө газрын хэргийг айл хэзээний өөрөө дагаад авчихсан шүүх хурал нь болж байгаа бөгөөд эсрэг талын нэлээд олон өмгөөлөгчтэй үзэлцэж байдаг. Ажлаа дуусаад найз охинтойгоо ярилцах ба найз охин нь би үнэхээр өнөөдөр зөвүүн гартай уулзсан шүү гэд харин ан өмгөөлөгч тиймээ чамаас өөр хүн энэ ажлыг хийж чадахгүй гэд манай хоёр нэг зоогийн газар орсон найзууд нь бүгдээрээ сууж байдаг. Хаа өмгөөлөгчийн хувьд би оюутан штэ та нар яасан амир уддаг юм бэ гэсэн чуу өмгөөлөгч би ч прокурор нэлийн хол газраас ирсэн гэхэд бэ өмгөөлөгч би хүүхдээ хараад шүнжэнгөө унтаагүй гэд тус тусынхаа ажил болон амьдралыг амжилттай авч яваа залуу үеийн төлөөллийг харуулсан энэхүү Love in the City кино маань ингээд дуусаж байгаа юм. Та бүхэнд маань кино маань таалагдсан бол лайк болон subscribe-а дараад мөнгөлнөө сувгаад дэмжээрэй. Мөн манай сувагтай хамтран ажиллахыг хүсэж байгаа хувь хүн болон байгууллага байвал Instagram хаяг болон манай имэйл рүү юм бичээрэй. Мөн манай сувгийг сонгон киног маань үзсэн танд маш их баярлалаа. Луна нь мөх комент болон сэтгэлдлүүдийн бүгдийг уншдаг шүү. Ингээд дараагийн кино хүртэл түр баяртай.